Сүрлэг хахиран торгон салхи хацаар илвэ сүлавгатай уснуур тойлдон мэлтигээ сүрхэн юудын эцгийн судлаар ханхагаа зүймэл газрын зэрэглээ Тэнгэрийн салхитай мяранзаа Агар замзан хорвоод алган дээрээ тавьсан юм шиг амгалан хархираа уулан мэлмэрсэн ариун дагшин үзэмжээ гайхуулсан хөх зэлмэг тэнгэр шиг холоос цэнхэртэн далгиодох хөөсөө хайдан давлгаасан хөлгүй гүн овс нуур минь Монгол улсад 20 дугаар зууны дунд үе буюу 1950-ад оноос их бүтээн байгуулалтын ажил эхэлж улс орон тэр чигтээ барилга байшин орон сууц байгуулах ажил эд өрнсөн. Энэ он цагт Монголын зам барилгын салбарт ажиллаж залуу нас авиас чадвар хүч хөдөлмөрөө зориулан өрнүүн бүтээн байгуулалтын ажилд санаачлагтай хандаж ханцуй шамлан орсон барилгачдын нэг бол Жанзагийн Чимэд юм. Дэлхийд өв соёлороо гайхагдсан Увс аймгийн Улаангом сум бол түүний унсан газар угаасан ус. 1940 оны 6 дугаар сарын 4-нд Чимэд нь Жанзагийн ууган хүү болон мэндэлжээ. Ээжийн сэтгэл шиг цагаахан зонгоо энэ биений минь үл тасрах. Тэрээр 1957 оноос 1962 онд Увс аймгийн гурилын үйлдвэрт норомчноор 1962-оос 1965 онд 3 жилийн эр зэргийн албыг хааж аймгийнхаа барилга ашиглалтын конторт сантехникч, механикчаар ажилласан. Үүнээс хойш барилгын байгууллагад тасралтгүй 34 жил ажиллаж энэ хугацаанд улсын 1-р эмнэлгийн сантехникийн монтаж хийсэн. Баянгол рестораны өргөтгөлийн ажлыг хариуцсан хийсэн зэрэг улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцжээ. Одоо тэрээр Астила ус хязгаарлагдмал хариуцлагатай компанид зөвлөхөөр ажиллаж байна. Улс орны бүтээн байгуулалтын ажилд 34 жилийн хугацаанд зүтгэхдээ ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, 5, 6, 7 дугаар 5 жилийн гавшгаач, барилгын салбарын 60 жилийн ойн хүндэт медаль, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2016 онд Алтан гадас төрийн дээд одонгоор, 2017 онд Юмжаагийн Зэдэн балын нэрэмжит 100 жилийн ой медалаар, 2018 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан юм. Жанзагийн Чимэд нь 1967 онд гончгийн амгалантай гэр бүл болж өрх тус хаарлжээ. Гэргийн амгалан нь эмнэлгийн байгууллагад 28 жил ажиллаж хүн олны эрүүл мэндийн энхий манаанд зогсжээ. Чимэдийн гэр бүл нь 3 хүү, 3 охинтой бөгөөд одоо тэдний хүүхэд ач зээгийн тоо 30 хол давсан өнөр өтгөн сайхан айл болоод байна. Энэ биений минь үл тасрах утагнэ үдэн өмрөг газрын ингээр зурглан нүгэ чи намуухан сэвшэн залуу хосалхна үнний төлөө хөвгөдийн сургаалыг түүхүүрнэ үлгэрийн цэнхэр орон минь одон эцэгнэн оршоо ибэд нотанда миний цэнхэр хэцнаар Тэнгэрийн юажин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зонгоо
тасрах өндөр барилга сүндэрлүүлж түүхээ бичсэн өргөн мөрөн шиг үйлсэн нарвин барилгачин өөдөө дэвшиж нэг нэ түших мөн хин ерөөлтэй өргөө гэрийн тануудыг засахултай хүмүүнийг барилгачин гэдгээ худан Монголын голдоо босоо үлдэх урлахын хүмүүс хулан цахилах талдаа хөшөөлдөх бүтээлийн эзэд хөх тэнгэрийн дор дээшлэн бадрах цогтой залуус хөрст газар дээр бүтээн босгох барилгачин таныг магтмоо та өгжил байдаг тэндэг минь би Астайгуулсан дүнхий жил байдаг тэнд бодол минь би шаргалтаар хөлтэй найранд уянг минь би сардаг хөхий уулсын ширхэг чулуунч зүрхэнд минь би Имид нотанда миний зинхэрхэцээр Ингрийн юачин миний унсан газар Эжийн сэтгэл шиг цагаахан зовлоо Энэ биний минь үл тасрахаа Тэнгэр түшсэн улсын нөмөр танхил үрдээ хан хурмас төвчээр хатуужлын ноён нуруу түшиг тулгуур миний яав ээжийн сэтгэл дуулсан хайр инхри үрдээ эрхэс тэнгэр өгсөж юруудах амьдралын хүрд өгөө аваатай хорвоогийн хаялга хурдан гүлгийн тоостой хиймэр хүчит бүхийн уухайн төрлөг найрын хоймор дууны дуграа насны нам хайрын хишиг харцаараа зэмсэн ухаарлын харгуй хатуу хөтүү нуграагүй нуруу